чансааг өсгөх гэдгийг зохион байгуулагчид хэлж байсан юм а. Өнгөрөх жамралтын өдрүүдэд явагдсан тулаан чансаа өсгөх сонирхолтой тулаанууд учраас зэрэг цол горилсон шин залуу тамирчид сайтар бэлтгэсэн нь харагдаж байсан юм а. Тэмцээнд Баян Улгийн дунд говь сөмбөр Бүрээд Оросын улбаны улсын эр зэрэг клуб зэрэг 10 гаруй багийн тамирчид хурд хүчээ сорин тулдаж нийт 7 тамирчин техникийн илүү К болон онооны илүүтэйгээр чансаагаа ахиулж чадлаа. Манай улсад тулааны спорт үүсэн хөгжсөний 20 жилийн ой зориулсан тулааны үеэр кикбоксинг баг тамирчидтай олон улсын таеквондогийн шилдэг тамирчид тулалцсан. Мөн чансаа өсгөх учраас нийтэд ширүүхэн тулаанууд олон гарч байсан юм а. Хүнд зохилтоор ял тавсан тамирчид цөнгөө байсан нь энэ тэмцээний чансаагч илтгэж байсан юм а. Монголын кикбоксинг баг тамирчид энэ сарын 25-ны өдөр Азийн олимпийн зөвлөлөөс зохион явуулдаг Азийн тулааны спортын наадамд оролцохоор төлөвлөжээ. Эх орноо төлөөлөх үндэсний шгшээ багийн тамирчид Мишель 2000-с тэмцээний үеэр сорилт тулаануудыг мөн хийсэн. Азийн тулааны спортын наадамд оролцох тамирчдын хувьд энэ тэмцээн томоохон шалгуур болж өгсөн гэдгийг тасгалжуулагч нар хэлж байсан юм а. Манай улс Бээжингийн Олимпиас анхны медаль буудлын спортчээ.